Дэлхийн боловсролын системд нэвтрээд байгаа ER технологиг 84-р сургууль Монголд анх удаа нэвтрүүллээ. Биологи, түүх, эрүүл мэнд, газар зүй, байгаль шинжлэлийн хичээлүүдийг 3D хэлбэрээр хүүхдүүдэд заана. Ингэснээр хүүхдүүд хичээлдээ дур сонирхолтой болох, хичээлээ хурдан ойлгох тустай юм. AR технологиг сургалтандаа нэвтрүүлснээр сурагчид орон зайн хувьд дүрслэн харуулах боломжгүй, нүдэнд харагддаггүй хийсвэр зүйлийг хөдөлгөн, урт хугацаанд явагддаг хувирал зэрэг мэдээллийг 2D, 3D дүрслэлээр харуулах юм а. Үүний зэрэгцээ аудио, видеотой холбоо нь сурагчдад илүү ойлгомжтой, бодит байдлаар харуулах давуу талтай. За тэр дэлхийн эргэж яхад гадуур нь тойроод ирж байгаа юу вэ? Саар штэ тийм ээ. За. Энэ ямар гариг вэ энэ олон гадуураа цавирхтай. Ямар гариглаа? Санчир гариг тийм ээ. Ингэж хичээлийг бодит байдлаар заах нь хүүхдүүд хичээлд илүү анхаарч идэвхтэй нэмэгдсэн байна. Харин багш нарын хувьд тухайн хичээлээ заахад илүү хэлбэр болжээ. Бид нар бол ерөнхийдөө одоо энэ хичээлээр бол зүрхний бүтэц үйл ажиллагааг харж байна. За тэгээд зүрх одоо гол судас, за зүрх яаж агшиж, яаж зүрхний булчингууд яаж агшиж, яаж ажилдгийг үзүүлж байна. Мэдээж зөвхөн сурагчдэр байгаа зургийг хараад хүүхэд энэ баавга энэ хандгаа гэж ярихаасаа илүү 3D телевизээр тухайн амьтны тухай бичлэг үзээд хөдөлгөөнийг хараад дуу хоолойг нь сонсож байгаа учраас хүүхдүүд илүү одоо сонирхолтой, амьдралд ойр хүртээмжтэй байгаад гэж үзэж байна. Ингэж хичээлд дүрслэн үзүүлэх, бичлэг үзүүлэх байдлаар зааж сурах нь хүүхдүүд хичээлээ илүү ойлгохоос гадна маш сайн цээжлэгддэг гинэ. Мөн байгаль шинжилэл, биологийн чиглэлээр ирээдүйд мэрэгших хүүхдүүдэд мэрэгчлээ илүү ойлгох гээд төхөн болсон гэдгийг сурагчид хэлж байлаа. Биологоор ингэж сонгоод явъя гэж бодож байгаа. Тэгээд ингэж биологи ингэж бүх зүйлийг ингэж бодитоор харуулад тэгэхэд бүр амар ойлгомжтой, судлахад маш тохиромжтой санагдав. Ерөнхийдөө бол үнэхээр сонирхолтой байгаа. Бид нар болохоор анх зүгээр бид нар зургийг хараад тэгдэгсэн бол энийг илүү бодитоор яг харахад ингэж одоо цохилдгийм байх ч юм уу тэр байдлаар нь харахад үнэхээр тийм ойлгомжтой бас илүү сонирхолтой байсан. Сансар октогийн тухай мэдхийн тулд бас сонирхсон. Бас 3D хичээл орсон болохоор надад их сонирхолтой санагдсан. Надад бол маш их сонирхолтой. Тэгээд би энэ хичээл надад маш их сонирхолтой байсан болохоор би энэ хичээл дуртай. Өнөөдөр дэлхийн нийт уламжлалт арга барил буюу багш самбарын өмнө зогсож хүүхдүүд сонсдог байдлыг боловсролын яамнаас халж байгаа. Манай улс ч гэсэн уламжлалт арга барилыг халж технологийн шин дэвшлийг сургалтандаа ашиглах нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүний нөөц бэлтгэхэд давуу талтай юм а.